байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бид 2 дугаар улиралд үзсэн гэрлийн сэдвтэй холбоотой хичээлүүдэд баттгах болно. Гэрэл дараах шинж чанартай. Гэрэл үүсдэг, тархдаг, ойдог, хуурдаг, мөн биеэс сүүдэр үүсгдэг. Тэгвэл бүгдээрээ эхлээд гэрэл хэрхэн үүсдэг талаар ярилцъя. Өөрөөсөө гэрэл цацруулдаг биетүүдийг гэрэл үүсгэгч гэдэг. Гэрэл үүсгэгчийг дотор нь байгалийн болон зохиомл гэж хоёр ангилдаг. Байгалийн гэрэл үүсгэгчд нь нар, аян гордог болол зохиомл гэрэл үүсгэгчд нь лаа, гэрэл чийдэнг зүйлс ордог байх нь. Тэгвэл өөрөөсөө гэрэл гаргадаггүй ном ширээ зэрэг зүйлс яагаад бидний нүдэнд харагдаад байдаг юм бол гэрэл үүсгэгчээс гарсан гэрэл өөрөөсөө гэрэл гаргадаггүй биесээр тусаж гадаргаас нь ойдог. Ингэснээр бид тэр биеийг харах боломжтой болдог байна. Одоо бүгдээрээ гэрлийн тархалтын талаар ярилцъя. Агаар болон тунгалаг орчны дотор гэрэл шулуун замаар тардаг. Гэрэл шулуун замаар тардгийн тод жишээ нь бид нар бие бүхэн сүүдэртэй байдаг юм аа. Гэрлийн ойлтын талаар одоо ярилцгаая. Гэрэл хаана ойдог юм бол гэрэл хоёр тунгалаг орчны зааг дээр тусахдаа анхны орчиндөө буцаж ойх үзэгдлийг бид гэрлийн ойлт гэнэ гэж үзсэн билээ. Гэрлийн ойлтын үед тусгалын үнцэг болон ойлтын үнцэг нь хоорондоо ямагт тэнцүү байдаг. Гэрлийн ойлтыг дотор нь толин ойлт, сарнсан ойлт гэж хоёр ангилна. Толин ойлт нь гэрлийн цэцэргүүд нь нэг чигт айх үзэгдлийг бид толин ойлт гэж нэрлэдэг болвол сарнсан ойлт нь өөр чигт айх үзэгдэл юм аа. Үнийг дараах зурган дээрээс харж болно. Тэгвэл тусгалын өнцөг 60 градусаар байх үед ойлтын өнцөг нь гэрлийн ойлтын хуулиар мөн адил 60 градус болно гэсэн. Харин тусгалын өнцөг ойлтын өнцөг хоёрын хоорондох өнцөг буюу нийт өнцөг нь 120 градус байна гэсэн. Хавтгай толинд дүрс хэрхэн байгуулдаг юм бол хавтгай толийг бид зурагт дараах байдлаар тэмдэглэдэг талаар үзсэн. Мөн хавтгай толинд үүсэж байгаа биетийн төсийг хэрхэн зурах талаар үзье. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ түүнийгээ сэргээн санацгаая. Хавтгай толгийн урд байгаа биеийг А гэсэн цэгээр тэмдэглэе. Биеэс дурын хоёр гэрлийн цэцэргийг хавтгай толинд тусаж байгаагаар дүрсэлж өгвөл дараах байдлаар дүрсэлж өгөх юм. За гэрлийн цацраг болгоны үзүүр дээр буюу тусгалын цэг дээр хавтгай тойлдоор перпендикуляраар нормал шулууныг татаж өгье. Нормал шулууныг татсныхаа дараагаар гэрлийн ойлтын хуулийг ашиглан яг ижил өнцгөөр гэрлийн цацрагийг ойлгоё. Ингэвэл дараах байдлаар дүрслэгдэнэ. За үүний дараа ойсон цацрагуудын үргэлжиллийг толгины нөгөө талд бүгдээрээ тасархай зураасаар үргэлжлүүлэн зурцгаая. Ингэх үед ойсон цэцэргийн үргэлжлэлүүд хоорондоо огтлолцоод нэг цэг үүснэ. Энэ цэгийг бид тухайн биеийн дүрс гэж үздэг билээ. Хавтгай толинд дүрс байгуулах дарааллыг бид дахин сэргээн саналаа. Хавтгай толинд дүрс байгуулахад анхаарах зүйл нь биеэс толь хүртэлх зай, толиноос дүрс хүртэлх зай хоорондоо ямагт тэнцүү байна гэдгийг сайтар анхаараарай. Дараах зураг дээр оюу толиноос 2 м зайд зогсож байна. Түүний дүрс толиноос хэдэн метр зайд байгаа вэ? Бүгдээрээ хялбархан дасгал ажиллая. Оюу толиноос 2 м зайд зогсож байх үед түүний дүрс толиноос мөн адил 2 м зайд зогсно. Учир нь толиноос дүрс хүртэлх зай, биеэс толь хүртэлх зай маань хоорондоо ямагт тэнцүү байдаг гэж Дөнгөж сая багш нь хэлсэн. За гэрлийн дараагийн шинж чанар болох гэрэл хэрхэн хугардаг талаар бүгдээрээ дахин сэргээн саная. Дараах зургийг ажиглаад бүгдээрээ цэгийн оронд тохирох үгийг нөхцгөөе. Дараах зурганд устай шилэн аян дотор харандаа хийсэн байна. Ингэх үед юу ажиглагдаж байна вэ? Харандааны үзүүр хэсэг нь хаана? За баллууртай хэсэг нь хаана байгааг бүгдээрээ ажиглая. Баллууртай хэсэг нь агаарт, үзүүр хэсэг нь усан дотор байна. Тэгвэл харандаа маань хоёр өөр орчин дотор байна гэсэн үг үү? Харандаа, агаар, дахиад ус гэсэн хоёр өөр орчинд байгаа гэсэн үг юм байна. Харандаа дунд хэсгээрээ яасан юм шиг харагдаж байна.
ажиглаарай хүүхдүүдээ. Хугарсан юм шиг ажиглагдаж байна. Тэгвэл бид гэрлийн хугарал гэж яг юу хэлээд байна вэ гэхээр гэрлийн цацраг хоёр тунгалаг орчны зааг дээр чиглэлийн өөрчлөлт тархах үзэгдийг бид гэрлийн хугарал гэж нэрлэдэг. Гэрлийн хугарлыг бид дараах байдлаар дүрсэлж болно. Энд туссан цацраг мөн агаар болон шил гэсэн хоёр орчны зааг, хугарлын цацраг, ойсон цацраг мөн нормал шулууныг дүрсэлж өгсөн байна. Гэрэл нэвтэрч байгаа орчноос хамаарат хугарлын өнцөө нь тусгалын өнцгөөс их юм уу эсвэл бага байдаг. Өөрөөр хэлбэл агаараас шил рүү нэвтэрч байна уу, шилнээс агаар руу нэвтэрч байна уу гэдгээс хамаарат хугарлын өнцөг нь тусгалын өнцгөөсөө их юм уу эсвэл бага байдаг байна. Зэрэглээ үүсэх үзэгдэл нь гэрлийн дотоод бүрэн альтын үзэгдлээр явагддаг. Дотоод бүрэн альт гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр усны гадраг руу тодорхой өнцгөөр тусгасан гэрэл агаар руу нэвтрэхгүй толинд ойж байгаатай адил усны гадрагаасаа буцаж ойж байдаг. Энэ үзэгдлийг бид дотоод бүрэн альт гэж нэрлэдэг. За гэрлийн дараагийн шинж чанар буюу биеэс сүүдэр хэрхэн үүсгдэг талаар ярилцъя. Сүүдэр гэж юу вэ? Сүүдэр нь биетэд халахлагдсан гэрэл тусаагүй газрыг бид сүүдэр гэж нэрлэдэг. Гэрэл шулуунаар тардгийн тод илэрлэл нь сүүдэр үүсэх нөхцөл болж өгдөг. Гэрэл үүсгэгчийн хэмжээ жижиг байх үед сүүдэр тод, харин гэрэл үүсгэгч рүүгээ ойртох тусам сүүдрийн хэмжээ том болтгоо. Гэрэл үүсгэгчийн хэмжээ бага байвал түүний үүсгэх сүүдэр нь тод бөгөөд чигт гэрэлтэлтэй байдаг. Үүнийг бид бүтэн сүүдэр үүслэ гэж ярьдаг. За дасгал ажлыг эхний дасгал дараах гэрэл үүсгэгчдээс зохиомл гэрэл үүсгэгчийг олно. Нар, аянг, од, ла байна. Энэ дөрвийн аль нь зохиомл гэрэл үүсгэгч вэ? Мэдээж ла. Яагаад гэвэл хүний гараар бүтээгдсэн зүйл байна шүү дээ. Дараа нь бид биесийг яаж харж болдог вэ? Биетээс ойсон гэрэл нүдэнд тусгаад бид биесийг харж чаддаг. Гуравт нь агаар болон тунгалаг орчны дотор гэрэл хэрхэн тардаг вүлээ? Гэрэл мэдээж шулуун замаар тардаг. Шулуун замаар тардгийн тод жишээ нь бид сүүдэртэй байдаг шүү дээ. Дараах 3 гэрэл үүсгэгчийн алийг нь асаавал сүүдэр тод харагдах юм бол мэдээж жижиг ла. Яагаад гэхээр гэрэл үүсгэгчийн хэмжээ жижиг байх тусам биетийн сүүдэр тод байна гэж бид үзсэн билээ. Дараах 6-аас ойсон цэцрэг нормалтай үүсгэх үнцгийг олцгоё. Туссан цэцрэг нормалтай үүсгэх үнцэг нь 45 градус байх үед ойсон цэцрэг нормалтай үүсгэх үнцэг хэдэн градус байх вэ? Мэдээж үүнд гэрлийн ойлтын хуулийг ашиглана. Ингэхээр туссан цэцрэг ойсон цэцрэг хоёр маань хоорондоо тэнцэн учраас 45 градус байна гэсэн үг. Дараагийн дасгал аль зурагт хавтгай толиноос ойсон гэрлийн цэцэргийг зөв дүрсэлсэн байна вэ? 1-р зураг болон 3-р зурган дээр зөв дүрсэлсэн байна. Учир нь гэрлийн ойлтын хуулийг ашиглаж бодох юм бол туссан цэцрэг ойсон цэцрэг маань ямагт хоорондоо тэнцүү байх ёстой байгаа. Дараагийн дасгал дээр хүүхэд толиноос 6 м зайд сууж байна. Түүний биеэс дүрс хүртэлх зай нь хэд байх вэ? Хавтгай толинд дүрс байгуулах зарчмаа ашиглах юм бол биеэс толь хүртэлх зай, толиноос дүрс хүртэлх зай хоорондоо тэнцүү. Тэгэхээр хүүхдийн дүрс толиноос 6 м зайд сууж байгаа. Биеэс дүрс хүртэлх зай нь 12 м болно гэсэн үг. За дараагийн зурган дээр А-ийн хавтгай толинд үүсгэх дүрсийг хэрхэн байгуулах талаар багштайгаа хамтраад ярилцъя. За мэдээж биеэс дурын 2 гэрлийн цэцэргийг хавтгай толинд тусаж байгаагаар дүрслэнэ. Үүний дараа толтой перпендикуляраар тусгалын зэг дээр нормал шулуунуудыг дүрсэлж өгөөд гэрлийн ойлтын хуулийг ашиглан гэрлийн цэцэргүүдэд ойлгоно. За ойсон гэрлийн цэцэргийн үргэлжлэлийг хавтгай толны агшаа гүйцээж зураад огтлолцож байгаа цэгийг нь тэмдэглээд түүнийгээ биетийн дүрс үүссэн байна гэж бид тэмдэглэдэг. За үүний дараа солонгын 7 өнгийн байрлалыг бүгдээрээ зөв байрлуулъя. Солонгын 7 өнгөнд эхлээд улаан, улбар шар, ногоон, цэнхэр, хөх, ягаан гэсэн өнгийн дарааллаар солонгын 7 өнг байрладаг.
Бид Солонгын 7 өнгийг илүү хэлбэрээр урд уулаар шагдар ноёны цэргүүд гатирч явна гэж тогтоож болтгоо. Анхдагч өнгөнүүд аль вэ? Дараах өнгөнүүдээс анхдагч өнгөнүүдийг ялгацгаая. Ногоон, хөөх, улаан гэсэн 3 үг анхдагч өнгө байна. Анхдагч өнгөнүүд хоорондоо холилдохороо цаав өнгийг үүсгэдэг. Харин анхдагч өнгөнүүдээс үүссэн өнгө буюу анхдагч пигментүүд гэж нэрлэдэг өнгөнүүд нь шар, цэнхэр, ягаан өнгөнүүд юм. Эдгээр өнгөнүүд нийлээд хар өнгийг үүсгэдэг байгаа. Бид юмсыг яагаад өнгөөр ялгаж хардаг вэ? Гэрэл биеийн гадаргуу дээр тусгаад тухайн биеийн гэрлийг бид дамжуулж эсвэл шингээж мөн ойлгодог. Тэгснээрээ бид биедийг өнгөөр ялган хардаг. Хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.